Эх орны өглөөтэй хамт байгаа үзэгчдэд баярлалаа. Хөтөлбөр маань өглөөний хүн болонгаараа үргэлжилж байна. За өглөөний хүн болон бол үзэгчдийнхаа өглөөний эхлэлийг эерэг энергиээр цэнэглэж урам зориг өгөх. За студид хүрэлцэн ирсэн зочныхоо амжилт бүтээл, за түүхэн замнал мөн зорилгоос одоо үзэгчтэй хуваалцсан шинэ сэтэл санаа өгөх ийм зорилготой байдаг лээ. За манай студид хөлөг онгоцны 3 дугаар зэргийн инженер офицер Энх баяр хүрэлцэн ирсэн байна. За танд өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа, өглөөний мэнд хүргэе. За өглөөний хүн болонгаар урагдсан юм чинь өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? За бас нөгөө ажил мэргэжлийн онцлог байдаг бах те. За миний хувьд гэх юм бол далаад олон улсын тэр ирээд учраас өглөөг бол яг сэрүүлгийн дуугаас ирээд л тэгээд урах нартаа оролтол ажилдаа шимтэж ордог байгаа да. За өглөөг хэрхэн эхлүүлснээс одоо шалтгаалж тухайн хүний амжилт бүтээл бол маш их хамаардаг. За таны хувьд өглөөг хэрхэн эхлүүлвэл одоо зөв гэж үздэг вэ? Одоо өглөөг эрч хүчтэй ухахын тулд өмнөх шөнийн нойр маш чухал байдаг гэж үздэг. Нойрыг маш сайн авснаар маргаашийн ажлын хичээлийг даах тийм житээс тийм боловч бас зөвл хальтаа тий бүтэн нойртой хончуулаас маргаашийн одоо нөгөө үр бүтээлтэй өнгөрөх хальтаа тий ажлын цагаа. За олон улсын далайн тээвэрчин гэдэг мэргэжлэр бол Монгол улсын хэмжээнд маш цөөхөн хүмүүс эзэмшсэн байдаг. Таны хувьд одоо энэ мэргэжлийг хизээ хэрхэн яаж эзэмших болсон? Энэ талаар бас манай үзэгчдэд хуваалцаач. Төвчөндөө хэлэхэд бол 2013 онд Замтээврийн яам далайн цэргээс Монгол далайчин бэлтгэх Бүгднэр Солонгос улсад сургам бэлтгэх сонгон шалгуулалтанд ороод тэгээд тэр үедээ тэнцээд амжилттай сураад тэгээд энэ мэргэжлийг сонгосон. Тэгээд энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ гэхээр далай гэхээр угаасаа маш цоошин сонсогдсон. Тэгээд энэ хүү шин салбарт тий ажиллах боловсрогч болоод эх орныхоо нэрийг гаргаад их талаад ажиллах тийм хүсэл зорилготой энэ мэргэжлийг сонгосон да. Монголд байхдаа ямар мэргэжил эзэмшиж байсан, хаана сурж байсан, одоо тэгээд энэ мэргэжлийг сонгохыг хүсэж байгаа хүмүүст хаана хандах ёстой вэ? Энэ талаар бас ярил. Би яг энэ чиглэлийг сонгохоос өмнө яг Улаанбаатар дээд сургуулийг Солонгосны орчуулагчаар төгсөж байсан. Яг энэ төгссөн мэргэжил маань надад энэ чиглэлийг сонгоход маш түлхүү, маш их тусдсан болсон. Ягаад гэхээр бүгд нэр Солонгос улсад яг тэр хил дээр нь яг сургалтын явагддаг учраас хичээлийг ойлгох тий шалгалтанд амжилттай өгөх тэр юм дээр маш том тусдсан болсон. Тэгээд энэ чиглэлээр явж байгаа залуучууд маань хэлний маш өндөр шаардлагатай тийм мэдлэгтэй байх хэрэгтэй. Ягаад тэгэхээр Солонгос хэлээр хичээлний орно их талаад гараад ирэнгүүт үндсэн хэл маань өөрөө англи хэл бол очдог учраас бас дээрээс нь эрүүл мэнд мэндийн чих тийм маш өндөр шаардлагатай. Ягаад тэгэхээр маш олон сараар их талаад явдаг учраас эрүүл мэнд бол бас маш чухал. Одоо энэ мэргэжлийн одоо хүндрэлтэй тал нь юу юм, сайхан нь юу юм? Одоо энэ талаар бас ярил. Энэ далайчин гэж ярил л та тий. Далайчин хүний жаргал гэх юм бол одоо энэ мэргэжлийн багтам зүйл гэх юм бол яг тэр хүчит харах, шуурах ч юм уу тий. Тэр зүйлийг даваад тэр их газрыг одоо яг хүрэх газараа очиж байгаа. Яг тэр мэдрэмж одоо тэр улсын бомбт ингээ холоос харагдаал тий. Тэгэл баярлалаа. Ер нь далаад гарах болгонд инх тунх очихсан л гэсэн тийм өрөөдөлтөй байдаг. Яг сайхан бахархмаар юм нөхөр бол өглөө эрттэй яг ажил эхлэхийн өмнө нар мандахыг харах. Мөн нар жаргахыг харах. Тэгээд тэр далаа дээр нар мандах жаргах ч өөрөө асар их үзэсгэлэнтэй харагддаг. Зовлон бэрхшээлтэй тал мэдээж байлгүй яг. Тэрний юу гэх юм бол одоо их газраас хол гэр бүлээсээ хол дээрээс нь далаад юу гэдгөө одоо холбоо ярих арга байдаг. Тэгэхээр 2 сараар 3 сараар ч юм холбоогүй явах. Тэгэл ихнэр хүүхдээ өмнө одоо миний хувьд бол ихнэр хүүхдээ тэр мэржлэн жоохон бэрхшээл бий. Яг тэгээ энэ мэргэжлийг сонгохыг хүсэж байгаа залуус танд бол одоо яг энэ мэргэжлээр ажиллахын тулд хаана хандах хэрэгтэй гэдэг нь тий. Одоо өөр одоо ямар зөвлөгөө өгмөр байна таны хувьд? Энэ мэргэжлэр яг сонгоод яг одоо их талаад ажиллая гэсэн хүсэл зорилго мөрөөдөлтэй залуучууд байвал эртнээс хэлнийхээ бэлтгэлийг маш сайн хангаад эрүүл мэндэд маш сайн анхаарад тэгээд одоо энэ далайн царханаас одоо манай Бүгднэр Солонгос улсын далайн тээврийн сургуультай санууччийг байгуулсны хүрээнд 2 жилд нэг удаа 4 үнэл явуулдаг маш цөөхөнөр 4 явуулдаг. Тэгэхээр одоо 19 онд бас 4 явах. Тэрэнд нь бас эртнээс хэл усныхаа
чадварыг дэвшлүүлээд энд бэлтгээд орох бүрэн боломжтой. Яг тэгэхээр сонгон шалгаруулалт нээлттэй явагддаг. Одоо Монгол улсын хэмжээнд яг энэ мэргэжлэр одоо ажилдаг хичнээн хүн байт юм байна. Яг энэ мэргэжлэр төгссөн юм бол яг 2008 онд Орчин Албаны улсын далайн тээврийн сургууль манай 3 залуу төгссөн байдаг. Тэгээ 13 онд төгсөж ирж байсан. Одоо яг бидний дээдлийн үйл гэсэн үг л дээ. Тэгээд дараагаар нь 13 онд бид нэр явсан. Одоо манай 3 залуу маань одоо яг энэ чиглэлээр байгууллагуудад ажиллаа, далайн захиргаа, зам тээврийн яам гэсэн байгууллагуудад ажиллаа явж байгаа. Тэрнээс хойшлохоор 3 бүсгүй бас төгссөн. Тэгээ миний би тэгээ бас 2015 оны эсэгтээ 2 залуу яваад төгсөөд сая надтай цуг яваад дадлага яагээд ирсэн. Одоо яг бүгд найрамд Солонгос улс 4 залуу сурч байна. Одоо эх оны 1 сард ихтлээд ажиллах бүрэн эрхээ хангаж хаад шалгалтаа бүгдийг давчаад одоо цаг хугацаа үлээгээ сууж байгаа залууч байна. За олон улсын далайн тээвэрчин гэдэг мэргэжлийг бол мэргэжлийн гол онцлог мөн чанар одоо бахархал нь яг юунд аа? Монгол улс далаад гарцгүй орно 32.1. Гэхдээ далаад гарцгүй гэдэг маань тийм далайн давлгаал орж ирдэг болохоос далайн тээвэр бол өдөр болго орж ирдэг. Өргөн баараа, өргөн хэрэглээний баараа бүтээгдэхүүн бидний унж байгаа машин тэрэг ч юм уу тийм. Энэ мэтлэн ингээ маш олон зүйл манай Монгол улс далайн тээвэр орж ирсээр л байгаа. Дэлхийн нийт тээвэрлэлтийн одоо 80-аас дээш хувь нь одоо далайн тээвэр явагддаг шүү дээ. Тэгэхээр энэхүү тээвэрлэлийн салбарт Монгол залуучууд ороод тийм үү. Их орныхоо бусад орны бараа бүтээгдэхүүнийг зөөгөөд их далайгаар явах тийм бүрэн боломжтой. Энд дээр одоо Монгол залуучууд юугаараач дутхгүй. Гэдэгт би бол итгэл дүүрэн байна. Өөрөө бас энэ яг нийтдээ одоо 2 жил гарan яг ихтлээд яг 2 жил гарan бол явсан байна. Тэгээ энэ туршлагаас харахад бол Монгол залуучууд бол энэ бас дутхгүй. Тэгээ энэ чиглэлээр явах боломжтой. Бахархмаар зүйл юм бол манай Монгол улс одоо далайн тээврийн түүхэндээ Хувлаа хааны усан флот гэж байна тийм үү. Одоо хүртэл түүнийг давах усан флот гараагүй л гэж ярьж байна. Тэгэхээр манай монголчууд энэ чиглэлээр бас түүхэнд бас замл үлдээсэн. Бас сайхан арт юм тийм. Тэгэхээр бас далаа хэр нэг тийм хол санагдахгүй байх гэж бодож байна. За далаад тээвэр хийж байсан үеийнхээ одоо гоё мэдрэмжээс манай үзэгчдэд хуваалцвал. Далаа тээвэр хэр их гоё л та. Одоо янз бүрийн их юм тохиолдно. Далайн шуурга тийм янз янзын. Заримдаа хөлөг онгоцны хөдөлгүүрийн асуудал гараад бид нэр сая 2016 оны 9 сарын 3-нд яг хөлөг онгоцноос суусан байхгүй. Тэгээ Монголоос эндээс хөдлөөд Бээжингээс Катараас Бразилийн Сантос Бомтос бид нэр Япон руу зорьсон. Атлантын далайгаар гатлаад тэгээ Африкийн урт тушууганд ороод тэгээ хөдөлгүүрийн жоохон эвдрэл гараад тэгээ удах тэгээд сар 15 хоногийн аялал байх хэрэгтэй 2 сар гарan болох шин. Тэгээ ер нь их хадал явдалтай зүйлүүд эхэлдэг. За. Тий. Жишээлбэл юм бол юу л та. Одоо нэг дэлхийд нэг 2-3 газар байдیں۔ Яг нэг юм сонин үзэгдэл харагддаг. Бид нэр яг тийш Пакистан руу нэг Японоос төмөр ороомог ачиж авч ирсэн чинь. Тэгээ өдөр нь харахад нэг юм шав шаны улцаас нэг юм угаац шиг ирнэ. Шүн бид нэр хойшоо яг нэг евро Пакистан руу явж байгаа хооронд ч Самолын дээрэмжт гэж байна л та далайн дээрэмжт. Яг тэрний бүс нутгаар явгууд шөнийн яваалт гардаг байхгүй. Тэгээ би болохоор тэг цагаас тэг 4 цагаар 4 цаг яваалт гардаг. Тэгэл тийч ингээл бид нар чи ингээл ээлжтэй л ингээл яж байгаа. Шүн бол тангууд нөөний улцаасан шарталаа чи ингээд эхлээл нэг ингээд од шиг энэ тэнд ингээл хасаал байж. Сүүлд ингээд бүр ингээд битүү од шиг ингээд яонжод. Тэгээ нэг хөлгөн хос чи ус тусын явгт нэг өсөж байгаа ус нь ингээд яг үүр шиг. Тэгээ нэг Питер Пэний хөлгөн хос яг нэг тийм үлгэр юм шиг харагдав. Тийм. Яг тийм газар зарим одоо нэг дээр үед 2-3 жил явцсан залуучууд ч гэдэг юм дээ. Дээр үед шүү дээ. Одоо эмхтэн хардаг удаа усын таг гэж ярьдаг. Тэнд бол ер нь сэтгэл зүй ажилтаа далаачин чинь. Тэгээ явгууд яалч аргагүй тийм юм харахаас аргагүй юм байлээ л дээ. Үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгэхээр хүн яг өөрийнхөө хүсдэг юмыг хардаг гэдэг шүү дээ. Нэлээд удаа ингэ яваад тэгэхээр тэгэд хүмүүс их ус руу өсөж орчдөг ч гэдэм юм уу. Тэгдэг гэж манай нэг мемар хөгшин далаач надад тайлбарлаж өгчээсэн байхгүй. Тэгээ яагаад л усын ханхуу гэж байдгүй юм бэ? Усын дагна гэж өгд юм бэ гэхээр яг тийм л хэсэг газар хүмүүс тиймийг хараад ус өсөжтэй л гэж ярьж байсан. Одоо л тийм байхгүй л тийм. Одоо ч тэгэж өмнөх шиг 2-3 жилээр явахгүй хамгийн дээдл нь 10 сар 11 сар явах. Тиймэрхүү сонирч юмуд байна. Ихгүй. За таны одоо хитийн зорилго юу вэ? Эхэндээ ганцаархан хийсэн талаад ажиллагаад. Сая би гарахад 2 дадлагч оюутантай явсан 3 л боллоо. Одоо нэг сард бид нар 7-8 гарна. Ингээд цаашдаа бүх хөлөг онгоцны багийнх маань Монгол залуучууд байгаад тийм бусад нэг орны далаачтаас илүүгээр
олон улсын далаачдын зөр өрсөлдөөц хэмжээний мундаг мэрэгжлийн далаачд мэрэгжлийн баг бүрэлдэхүүн гараад өөрийн орны импорт экспортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэх бусад орны тээвэрлэлтийг хийх тийм энэ мишлингээ Монгол залуучууд Монгол флот байгуулад маш олон залуучууд өөрийнхөө амьдралын баталгааг олоод тийм тэгээд энэ өөрсдийнхөө амьдралын баталгааг олохоос гадна олон орноор очиж нүд тайлж юм үзээд ингээ их орондоо хэрэгтэй боловсруулсан болоод их орных нэрийг гаргасаа л гэж боддог. Тэрний төлөө бас зүтгэж байгаа. За манай студид хүрэлцэн ирж бас сонирхолтой ярилцлагыг өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Танай телевизэн хамт олон гэсэн маш их баярлалаа. Тэгээд цаашдын уран бүтээлд нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна үзэгчтэй.